Тэгэхээр ардчилсан орнуудын хамтын нийгмийн 7 дугаар байх хурал өнөөдөр Улаанбаатар хотод эхлэе. Тэгэхээр энэхүү хурал 100 гаруй орны 1200 гаруй төлөөлөгч оролцож байгаамаа. Тэгэхээр одоо уулзалтыг нээж Монгол Улсын ерөнхий сайд үг хэлсэн юм. Тэртэг 2000 онд Польшийн Варшав хотноо ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг анх байгуулагдаж байсан. Тэгэхээр энэхүү нийгэмлэг байгуулагдсанаас хойш Монгол улс хөхүүлэн дэмжигч орны нэг байсан юм. Харин 2005 оноос одоо гүйцэтгэх зөвлөлтөнд багтаж ирсэн. Тэгэхээр 2009 онд одоо Монгол улсыг энэхүү одоо Орос орнуудын хамтын нийгэмлэгийн дараалагч орноо томилох асуудал яригдаж 2011 онд болсон 6 дугаар хурлаар энэхүү одоо Монгол улсыг албан ёсоор дараалагч орноор сонгосон юм а. Ингэснээр Монгол улс өнгөрсөн 2 жилийн хугацаанд Орос орнуудын хамтын нийгэмлэгийн дараалагч орноор ажиллаад өнөөдөр одоо энэхүү дараагийнхаа улсад Эл Салвадор улсад болоо ирэхээр шилжүүлэхээр өнөөдөр бол хурлаа хийж байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд Монгол улс ардчлалыг хөгжүүлэх чиглэлээр одоо бүс нутагт болон олон улсад ямар ажил хийсэн талаар ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлсан юм а. ардчлалын дараа замсан туршилт сургуулиас усад устгалтаа хуваалц хэмжээнд хүрч чадсан Монгол хэлний чиг үсгэрэнцэл хичээл төлөвлөлтийг хаалганы тусан дэмжлэг өгөх онцлог хэмжээ. Ардчилсан орнуудын хамтын нийгмийн дараалал энэ хэмжээнд хүрэх Монголын зам бас дардаг байгаа. Өнөөдөр манай улсад бүхэл хийсэн ардчилсан нийгэм бүрдэж ардчилсан парламент хараалбус шүүх засаг чөлөө хэрэглээтэй болчихлаа. Түүнийг баярлалаа. Зөвхөн сонгуульд амжилт хэлж байгаа бөгөөд ардын төв засгийн бүрийг эрхлэх оршин байдаг энэ засгийн биед чандан сахилуулаа. Ерөнхий сайд хэлэхдээ Монгол улс сүүлийн 2 жилд ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалагтаа ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг санаачилсан. Мөн ардчлалын боловсролыг илрүүлэх ажлын хүрээнд бүсэндэг болоод өөрийн улстай олон ажлыг хийж хэрэгжүүлсэн юм а. Бидний даргалсан 2 жилийн хугацаа дууссан ч ардчлалыг дэлгэрүүлэх үйлчлэгт хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна гэлээ. Чуулганд 104 орны 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Мянмарын ардчилсан хөдөлгөөний лидер Нобелийн шагналд хадагтай Аун Сан Сүү Чи, Араб эмэгтэйчүүдийн бахархал болсон Нобелийн шагналд хадагтай Тавакол Карман, Америк нэгдсэн улсын төрийн намын бичгийн даргын 1-р орлогч Уильям Бернс, Тайландын Вант улсын үзэсгэлэнт ерөнхий сайд хадагтай Инклаг Чинават нарын нэр хүндтэй эрхмүүд багтаж байна. Монгол улс ардчлалыг богино хугацаанд хөгжүүлсэн орон улс төр эдийн засгийн чиглэлээр нөхцөл байдалтай тохируулж ардчлалыг хөгжүүлэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулсарна. Гэхдээ дэлхийн улсуудад сүүдэртэй зүйл байгааг дурдахгүй өнгөрч болохгүй маа. Байнгын аюул занал сэтгүүчдэд хүртэл аюул нүрлэж байгааг энэ тус хэлэх хэрэгтэй. Ардчлалыг нухчин дарах гэсэн үзэл байсаар байгааг ардчлалыг хөхүүлэн дэмжигч бид анхаарал тавих ёстой. Монгол улс шүүхийн шинжилгээ эхэлсэн авилгаа 26 байраар бууруулсан иргэдийн шууд ардчлал иргэний оролцоог хэрэгжүүлж орон нутгийнхаа төсвийг батлахад оролцож хяндаг болж байгаа зэрэг олон эерэг үзүүлэлтээр ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын их хурлыг даргалсан 20 жилийн тайланг тавьж байна.